Монгол Улсын боловсролын их сургуулиас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлэх эрүүл мэндийн багш арга зүйч шинэ мэргэжлийн ангидаа эсэлт авахд бэлэн боллоо. Тус мэргэжлэр элсэн суралцагчид эхний 2 жил Монгол Улсын боловсролын их сургуульд, дараагийн 1 жилийг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд, сүүлийн 1 жилийг Монгол Улсын боловсролын их сургуульд суралцсан төгсөх юм а. Суралцагчдыг Япон улсад мэргэжлийн дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр хөтөлбөр хэрэгжүүлэгчид ажиллаж байна. Ингээд намайг энэ мэргэжлийг сонгосон чинь амар их баярлаад тэгээд ингээд тэтгэлэгтэй байна. Тэгвэл миний охин өөрөө мэдээ. Өөрөө хүссэн югаараа сураад ингээд тэтгэлэгтэй байсан чамаагүй, яасан чамаагүй ээж нь дэмжиж явна гэдгсэн. За манай энэ шинэ нээгдсэн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчид маань эхний 2 жил Монгол Улсын боловсролын их сургуульд 3 дугаар курс дамжаанда анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль бүтэн 1 жилийн хугацаанд за тэгээд 4 дугаар курстээ буцаж манай боловсролын их сургууль дээр ирж төгсөлтийн ажлаа хийгээд төгсгөөр ингэж төлөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл 3 дээр нэмэх 1 гэсэн юм хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 130 цагийн багц цагийн сургалтын хөтөлбөр байгаа. За үүнээс бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр за 32 цагийн багц цагийн сургалтыг орохоор байгаа. За тэгээд 3 дээр нэмэх 1 хөтөлбөрийн дундуур бид нэр бас тодорхой яг мэргэжлийн дадлагыг Япон улсад бас хэрэгжүүлэх хийлгэхээр бас энэ ажлын хэсгээс болон ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газраас бас нэлээд анхаарал хандуулж бас ингээд 9 сард бол нөгөө туршлага судлаад ирсэн байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар курстэй оюутнууд маань ирж суралцсан. За энэ хугацаанд бол манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас хүний анатом, физиологи, биохим, шин тэжээл судлал, өвчний урьдчилан сэргээлт, нийгмийн эрүүл мэнд, за хүүхэд өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл ах үе зэрэг хичээлүүдийг орно. За манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр орж байгаа хичээлүүд маань төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүд маань лаборатори суурилтай, танхимд суурилсан, эрүүл мэндийн байгууллага, сургууль, эмнэлэгт суурилсан байдлаар хичээлүүдийг ордгоо. Тэгэхээр уг хөтөлбөрөөр суралцж байгаа оюутнууд маань 3 дугаар курстэй бүтэн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн оюутан болоод манай сургууль дээр бүрэн хичээллэхээр байгаа. За тэгээд энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг бүрэлдэхүүн сургуулиуд тэнхим нэгж за тэнхмүүдийн доктор, профессор, магистр багш нар энэхүү сургалтын гарын авлагыг хөгжүүлж за сургалтын удирдамжийг шинчилж энэ хамтарсан хөтөлбөр зориулаад за ирээдүйд тэгээ Монгол улсын хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах хэрэгцмаа хүүхэд өсвөр үеийнхэн сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээл заах энэ багшийг энийг бол ингээд бэлтгэж байгаа. За энэхүү ажил маань бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр, эрүүл мэндийн яам, боловсролын яам, за тэгээд Монгол Улсын боловсролын их сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамтарсан бүхэл үйл ажиллагааны үр дүнд энэхүү ажил маань энэхүү эрүүл мэндийн багш бэлтгэх хамтарсан сургалтын хөтөлбөр маань амжилттай хэрэгжээ явж байна. Эрүүл мэндийн багш гэдэг хичээлийг химийн багш, эсвэл биологийн багш гэх мэтлэн өөр багш нар ингээд заадаг байсан. Тэгээд яг ингээд эсэлтийг харж агаад шинэ мэргэжил гэдэг утгаар нь ер нь орж ирсэн. Аюуг таалагдсан болохоор нь. Өнөөдөр манай нийгэмд тулгымцсан асуудал нь эрүүл мэндийн хичээл чухал юм а гэдгийг энэ манай ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байгаа эрүүл Монгол хүн хөтөлбөрийн эрүүл мэндийн боловсрол гэсэн дэд хөтөлбөр дээр тусгайлан онцгой ач холбогдол өгч энэ манай мэргэжлийн ангийн хөтөлбөрлөө анхаарлаа хандуулж байгаа нь яг энэ шинэ анги мэргэжил нээгдэх гол үндэслэл боллоо. Манай гэр бүл бол за миний охин наачаастай гоё мэргэжлээ олон тал руугаа хөргөж болдог гэд дэмжижсэн. За тэгээд энэ мэргэжлэр төгсөгчд маань болохоор зөвхөн ерөнхий боловсролын сургуульд ордог эрүүл мэндийн хичээлийг заадаг багш. За тэгээд сургууль дээр ажиллах тэр нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үйлчилгээ, асархуй сувилгын үйл ажиллагааг үзүүлэх ийм мэргэжилтэн болж төгсөхөөс гадна за боловсролын болон эрүүл мэндийн салбарт хөрөн ажиллах боломжтой ийм хөрөх мэргэжил боловсрол боломжтой ийм мэргэжилтэн болж гарнаа гэж бид харж байгаа. За тэгээд яг энэ мэргэжилтнийхаа карьер хөгжлийн зураглалыг бид нар бол гаргасан. Яг аль талаараа ч ингэж явсан ч болохоор багшаараа явсан ч олон арга зүйчээр ингэж өөр бус байгууллагуудад зөвлөгөө өгж явсан ч болохоор. Жишээлх юм бол эрүүл мэндийн салбарт бол асархуй их барихуй сувилгын чиглэлээр цаашид тэр агсан түвшний сургуульд
хөрөх боломжийг бас бид нэр суудал сургалтын төлөвлөгөөгөө бас нэлээд бас юутай боловсруулж өгсөн. За манай боловсролын салбар гэх юм бол одоо боловсролын газар, боловсролын хүрээлэн одоо эрүүл мэндийн сургалт хариуцсан арга зүйч, мэрэгжилтэн болох, судлаач болох одоо энэ цаашдын одоо хөгжил бол одоо бүр нээлттэй байхаар бид нар энэ мэрэгжлийнхаа дүр төрхийг бол гаргаж сургалтын төлөвлөгөөгөө түүнд нийцүүлэн боловсон байгаа. Эрүүл мэндийн багш арга зүйч мэрэгчлэр төгсөгчид эрүүл мэндийн хичээлийг заахаас гадна сургуулийн сурагчид багш ажилтны эрүүл мэндийн асуудалд анхаарах, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, сургууль, сүм дураг, аймаг нийслэл, улсын хэмжээний эрүүл мэндийн бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, зөвлөн туслах үүргийг гүйцэтгэх хэмжээний ур чадвар мэдлэгийг хоёр сургуулийн мэрэгжлийн багш нараас суралцсан эзэмших юм а. Цаашид боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр хүрэн суралцах бүрэн боломжтой бөгөөд төгсөгчид дараах ажлын байруудад ажиллана. Сургуулиудад эрүүл мэндийн багш арга зүйч, боловсролын болон анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрүүл мэндийн сургалтын арга зүйч, мэдээллийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, аймаг нийслэл дүүргийн боловсролын газрын мэрэгжилтэн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага зэрэгт мэрэгчлэр ажиллах боломжтой. Одоо хоёр сургуулийн хамтарсан тушаалыг байгуулад энэ одоо хамтарсан ажлын хэсэг маань одоо энэ боловсролын магадлалын итгэмжлэг үндэсний зөвлөлөөр одоо хөтөлбөрөөр магадлан итгэмжлүүлээд одоо 5 жилээр одоо магадлалын итгэмжлийн одоо батламж гэрчлэгээ бол одоо гардаж аваад байна. За дээрэс нь одоо яг энэ хичээлийг заах багш нарт зориулсан одоо зарим хичээлүүдийн гарын авлага, багшийн хөтөлбөр, цөм хөтөлбөр, за мэрэгчлэлний цогц чадам зэргийг бол одоо ажлын хэсгүүд бол одоо ингээд хийгээд боловсруулад явж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа суралцагч одоо хүүхдүүдэд зориулаад хэлэхэд ирээдүйд та бүхэн хүмүүс тусалдаг хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгодог хүн болохыг хүсэж байгаа бол за энэхүү одоо эрүүл мэндийн багш мэрэгчлийг эзэмшгээр сонгон суралцахыг урьж байна. Энэ мэрэгжил одоо нэгдэх болсон үндсэн шалтгаан нь болохоор өнөөдөр одоо зөвхөн Монголд төдийгүй дэлхийн нийтэд одоо өсвөрийг залуучуудын дунд одоо эрүүл мэндийн тулгымцсан асуудал одоо маш ихээр одоо энэ орчин үеийн байгаль нийгмийн өөрчлөлт одоо хөгжил дэвшилтэй холбоотойгоор маш олон өөрчлөлтүүд бий махбод сэтгэл санаа нийгмийн хувьд одоо маш их асуудлууд тулгамдаад байгаа. За тэгэд энэ тулгамцсан асуудлыг шийдвэрлэхэд одоо хамгийн одоо гол суур зарчмыг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо 1970-аад оноос хойш зөвлөмжилсэн байдаг нь хүүхдэд одоо аль болох бага наснаас нь одоо эрүүл зөв дадал хэвшил, зан үйлийг хэвшүүлэх тухай асуудлыг номер 1 бол одоо чухалчилж үздэг. Тэгэхээр энэ одоо зан үйлийг дадал хэвшлийг хаана хүмүүрдүүлэх хэрхэн хамгийн нэгдүгээрт одоо гэр бүлийн орчин байдаг, хоёрдугаар сургуулийн орчин байж байгаа. Одоо ялангуяа албан боловсролоор дамжуулж өгөх нь одоо хамгийн үр дүнтэй арга юм а гэдэг бол одоо олон нийт дэлхийн нийтэд бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мэрэгчлэр төгсөгчдийн одоо ажлын байран дээр ажиллах ажлын байрны тодорхойлтыг бид нэр даруй бас хийж гүйцэтгэх одоо ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. Ер нь бол цаашдаа Японд дадлага хийх, цаашдаа магадгүй одоо Монгол, Японы хоёр дээр нэм хоёр юм хөтөлбөр болох бас ийм нэлээд бас ийм өргөн хүрээтэйгээр бас алсыг харж энэ одоо хөтөлбөрөө хөгжүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Та бүхнийг шинэ хөтөлбөрөөр элсэн суралцахыг урьж байна.